Сайн байцгаана уу найзуудаа. Солонгоо агш нэ. Багш нь та нараас нэг асуулт асууя. Алгасал баяр гэж ямар баярыг хэлдэг юм бол? Библиэл дээр бас алгасал баярыг дээгүр өнгөрөх баяр гэж бас тэмдэглэсэн байдаг. За тэгвэл алгасал баяр, дээгүр өнгөрөх баяр маань нэг баяр байх нь шүү дээ, тийм ээ? Нэршил нь өөр болохоос биш нэг л баяр байх нь. За тэгвэл Израильчуудын тэгтлээ их баярладаг өргөн уудам, өргөн дэлгэр тэмдэглэдэг энэ баяр ямар утга учиртай баяр юм болоо? Та нар юу гэж бодож байна? За, тэгвэл алгасал баяр гэдэг маань тийм ээ. Нөгөө нэршлэр нь дээгүр өнгөрөх баяр гэдэг баяр болохоор Израилийн ард түмэн Египтийн газар нутаг дээр маш олон жил боочлогдож байх үед Бурхан Мосегээр дамжуулаад Израильчуудыг аварсан түүхэн үйл явдлыг дурсан сандаг баяр ахнэ. За, юу гэж хэлсэн бэ багш нь? Израилийн ард түмэн Египтийн боолчлоос чөлөөлөгдсөн баяр ахна шүү дээ, тийм ээ? За, тэгвэл энэ баяраар Израильчууд хураг нэдлээд хаалганыхаа тотго болоод хоёр хатвчинд нь хурганы цусыг нялаад тэгээд яг энэ үйл явдал дээр тийм ээ Бурхан тэрхүү хаалганы тотгон дээр байгаа цусыг хараад тэр айлын ууган хүүг өхөөлөхгүйгээр өнгөрөөд явсан дээгүр нь даваад явсныг бид нар дээгүр өнгөрөх буюу тэр айлыг алгасаад явсан учраас алгасал баяр гэж нэрлэдэг байх нь шүү, тийм ээ? За, тэгвэл хурганы цусыг хаалганыхаа тотгон дээр хаалганыхаа хатвчин дээр нялснаар Израильчуудын ууган хүүхдүүд нь үхлээс мултарч аврагдсан тэр баярыг дурсан санж тэмдэглэдэг баяр ахна шүү дээ. Өөрөөр хэлбэл Бурхны авралт баярладаг өдөр ахна шүү, тийм ээ? За, тэгвэл Бурхан бол хурганы цусаар Израильчуудыг боолын амьдралаас нь аварсан, тийм ээ? Түгээрч барахгүй ууган хүүгийнх нь амийг хэлтрүүлсэн баяр ахнэ. За, тэгвэл яг энэ өдөр, тийм ээ? Та нар санаж байгаа бол Египтэд 10 гамшиг болдог шүү дээ, тийм ээ? Мосегийн цаг үед 10 гамшигын 10 дахь гамшиг нь юу байсан бэлээ хүүхдүүдээ? Ууган хүүхдийг нь өхүүлсэн, тийм ээ? Харин Бурхан Израилийн ард түмэнд хайртай байсан учраас Израильчуудад хандаад за та нар ууган хүүгээ амьд үлдээе гэж бодож байгаа бол хурганы цусыг хаалганыхаа тотгон дээр хатвчин дээр түрхээрээ. Тэгээд би тэр тэмдгийг хараад танаа гэрийг ууган хүү ууган хүүхэд эсвэл ууган төл малын төл за эдгээр бүгдийг би алгахгүй. Би дээгүр өнгөрөөд явах болноо. Би алгасаад явах болноо. Харин хаалган дээрээ хурганы цус нялаагүй айл байх юм бол тэр айлын ууган хөөн, ууган малынхан төлн тийм ээ өөхөх болноо гэж Бурхан Мосегээр дамжуулаад Израильчуудад хэлсэн. Харин Египтийн ард түмний бүх ууган хүү өгсөн бол Израильчуудын хаалган дээрээ хурганы цус нэлсэн айлын ууган хүүхэд нь малынх нь анхны төл нь амьд үлдсэн. Харин Бурхны тушаалыг тоогоогүй, Бурхны үгэнд дуулууртай хандаагүй Израиль тийм ээ хаалган дээрээ хурганы цусыг нялаагүй айлын ууган хөөн, малынх нь ууган төл нь бүгдээрээ өгсөн байх нь шүү, тийм ээ? За тэгээд үнэхээр тэр хаалганых нь дээгүр өнгөрсөн тэр айлын ууган хүүн амьд үлдсэн. Энэ өдрөөс хойш Израильчууд дээгүр өнгөрөх баяр буюу алгасал баярыг тэмдэглэдэг болсон байх нь шүү, тийм ээ? Үеийн үед яг л манай цагаан сарын баяр үеийн үед тэмдэглэдэг шиг Израильчууд алгасал баярыг үеийн үед дурсан санж тэмдэглэдэг байсан байна. Яагаад гэвэл Бурхан өөрсдийг нь аварсан, Бурхан өөрсдийг нь чөлөөлсөн учраас тэд нар дэндүү их баярлахтаа энэ баярыг тэмдэглэж заншсан байх нь, тийм ээ? За. Тэгвэл энэ баярыг
Израильчууд шинэ гэрээний цаг үед ч гэсэн тэмдэглэдэг байсан байна. Есүс эзэн ч гэсэн өөрийнхөө албан үйлчлэлээ эхлүүлсэн 3 жилийн хугацаанд ч гэсэн 3 удаа алгасал баярыг тэмдэглэсэн байдаг. Тэ? Есүсийн дагалдагч нар ч гэсэн энэ баярт оролцдог байсан. Яагаад гэвэл тэд нар бүгд Израиль үндэстэн учраас Израиль үндэстэн хэн боловч алгасал баярыг жил болгон тэмдэглэдэг байсан байна. Харин Есүс эзэн яг нас биед хүрээд тийм ээ. Яг албан ёсны үйлчлэлээ эхлүүлээд яг тэр 3 жилийн хугацаанд Есүс албан ёсоор 3 удаа алгасал баярыг тэмдэглэсэн байдаг. За тэгээд энэ үед Есүс маш онцгой зоогийг барьсан байна. Яагаад гэвэл алгасал баяр нь тохиолдож байсан учраас маш онцгой зоогийг барьсан. Тэр үед ямар үйл тохиолдсныг бүгдээрээ хамтдаа Библиэс харцгаая. Шинэ гэрээ номны Марк 14-ийн 22-оос 25 дахь ишлэл хамтдаа уншийе. Тэднийг зооглогч зур Есүс талах аваад өрөөсний дараа Хуван шав нартаа өгөөд "Мэ, энэ миний бие" гэв. Тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд "Энэ нь олны төлөө урсах гэрээний цус минь юм. Үнэнээр би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурхны хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй" гэв. Амен. За, Израильчуудын жил болгон тэмдэглэдэг алгасал баяр ойртон эмэгц дагалдагч нар нь Есүсээс багшаа удахгүй дээгүүр өнгөрөх баяр болох гэж байна. Бид нэр алгасал баярыг хаан тэмдэглэх үү гэж асуудаг. Есүс хариулна. За, та нар хот руу орвол нэг хүн та нартай тааралтна. Тэгээд тэр хүнд хандаад Есүс эзэн танай гэрт алгасал баярыг тэмдэглэх болно гэж хэлээрэй гэж хэлсэн. Дагалдагч нар нь яг л Есүсийн зааж өгсөний дагуу хотоор явж идэл нэг ус барьсан нэг хүн явж исэн байна. Савтаа ус барьсан. Тэгээд тэр хүн дээр очиод "Өнөөдөр Есүс танай гэрт алгасал баярыг тэмдэглэнэ. Та зөвшөөрч гин үү?" гэж хэлсэн байна. Харин тэр хүн маш баяртайгаар урайлгахнаар зөвшөөрсөн байна. Ингээд орой болмогц Есүс өөрийн шав дагалдагч нартайгаа хамт нөгөө нэг айлд очиод алгасал баярыг тэмдэглэж хэлсэн байна. "Ваа, баяр сайхан болж шүү. Харин тийм ээ, хурдан хоолоо идэ. Ямар сайхан өндөртөж байна. Харин тийм ээ, хурдан идэ. Гиз үлсээд ахын. За, ингээд Есүс алгасал баярыг шав нартайгаа хамт тэмдэглээд, амттай хоол идээд, амттай цай уугаад ингээд байжсэн чинь Есүс гинэт нэг үгийг хэлсэн байна. "Та нарын дундаас нэг нь надаас урах болно." Ингээд шав нарын царай бараагаал явцсан. "Урван гинүү хин болоо? Харин тийм ээ. Хин урах юм болоо? Би л биш. Урван гинүү арайч дээ. Багшаасаа урагдаг хүн байдгийм үү?" "Би л урахгүй." Ингээд шавнар нь хоорондоо "Би биш баха. Би л вирусаа урахгүй." Ингээд хэлж байсан. Гэтэл Есүсийн яг хажууд нь Искариотын Юдас гэдэг шав нь Есүстэй хамт талах идэх ингээд Багшаа. Арай тэр үе чинь би биш вэ? Чи өөрөө ч хэллээ. Чи надаас орох болно." Искариотын Юдасын царайн бараагаад ичсэндээ гараа авцсан байгаа. Юдас байсан гэж юу? Гүү элгүүдээ арайч дээ. Гүү аха. Ингэж хэлээд Есүс шав нартайгаа өргөжлүүлэн алгасал баярыг тэмдэглэж байхдаа Есүс ингэж хэлсэн байна. "За, шав нэрмнэ. Өнөөдрийн энэ баяр бол та нартайгаа сүүлчийн удаа тэмдэглэж байгаа баяр юм аа.
Тийм учраас миний захиж хэлэх үгийг сайн сонсоорой. Тэгээ багшаа, юу сүүлийн удаа гэдэг нь одоо юу гэсэн үг юм болоо? Ингээд Есүс усан үзмийн дарс аваад ингэж хэлдэг. За, энэ бол миний гэрээний цус юм. Та нар усан үзмийн дарс уух болохондоо миний цусыг дурсан санаарай. Энэ бол та нартай ууж байгаа сүүлчийн минь дарс байгаамаа. Ингээд Есүс дагалдагч нартаа усан үзмийн дарс хувааж өгдөг байна. Энэ бол та нарын гмийн төлөө урсгах миний цус юм аа. Алив аяга нааш явуулаарай. Та нарын гмийн төлөө урсгах миний цус учир үүнийг хизээж мартахгүй дурсан санаарай. За ингээд хуваагаад угаарай. Юу гэсэн үг болоо баярлаа Есүсээ. За тэгээ цааш нь дамжуулаад угаарай. За ингээд Есүс шав нартаа усан үзмийн дарсыг өгөнгөө. Энэ бол та нарын нүглийн төлөө урсгах миний гэрээний цус юм аа. Та нар үүнийг хизээж битгий мартаарай гэж хэлсэн байгаа. За ингэж хэлснийхаа дараа Есүс мөн тал хавж өрөөгөөд залбирсныхаа дараа дагалдагч нартаа энэ бол миний бие юм аа. Та нар үүнийг хувааж идэнгээр та нарын төлөө өгөх миний биеийг дурсан санаарай гэж хэлсэн байгаа. За ингээд Есүс тал хавж өрөөж залбирсныхаа дараа бүх шав дагалдагч нартаа талхаа хувааж өгсөн байгаа. За тэгээ та нар цааш нь дамжуулаад хүн болгон энэ талхыг идээрэй. Хэрвээ та нар миний гэрээний цус болох энэ усан үзмийн дарснаас уухгүй, энэ талхнаас идэхгүй бол та нар надтай ямар ч холбоогүй байх болно. Тэгэлгүй яах вэ Есүс эзэн? Бид таныг юу гэж мартах вэ? Баярлалаа Есүсээ. За ингээд Есүс өөрийн шав дагалдагч нартайгаа сүүлчийн зоог буюу ариун зоогийг хүртсэн байгаа. Есүс усан үзмийн дарс болоод талхаар өөрийгөө төлөөлүүлсэн байгаа. Усан үзмийн дарс бол тийм ээ та нарын төлөө урсгах миний гэрээний цус юм аа. Та нар үнийг битгий мартаарай. Би та нарт талах хувааж өгсөн. Энэ бол та нарын төлөө өөрийгөө зориулах миний бие юм аа. Тийм учраас үнийг битгий мартаарай. Хэрвээ та нар ариун зоогоос хүртэхгүй болвол, хэрвээ та нар усан үзмийн дарс болоод энэхүү талхнаас идэхгүй болвол та нар надтай ямар ч хамааралгүй байх болно гэж хэлсэн байна. Ингээд бүх шав дагалдагч нар нь Есүстэй хамт алгасал баярын өдрөөр ариун зоогийг хүртсэн байна. Тэгвэл найзуудаа та нар санаж байна уу? Хуучин гэрээний цаг үед тийм ээ Бурхан Мосегээр дамжуулаад Израилийн ард түмнийг Египт нутгаас, Египтийн боолчлоос гаргаж авсан тийм ээ. Гаргахдаа тэд нэр 10 дахь гамшиг буюу Египтийн 10 дахь гамшиг ууган хүүгийн үхлээс Израильчуудыг чөлөөсөн, аварсан. Хаалгандаа хурганы цос нядалсан айл болгоны ууган хүүн. Малынх нь ууган төл нь амьд үлдсэн. Израилийн ард түмэн үеэс үед энэ баярыг дурсан санаж баярлан тэмдэглэдэг байсан бол шинэ гэрээний цаг үед Есүс ариун зоог хүрснийхаа дараа Есүс яг л хэлж байсанчлан загалмайн зовлон гүүрч загалмай дээр цовдлогдсон өөрийн ариун нандин цусаа урсгасан шүү дээ. Бидний гэм нүглийг уучлахын тулд Есүс өөрийн биеийг бидэнд зориулсан байна. Есүс загалмай дээр зовлон идэлж, тийм ээ? Ариун цусаа урсгаж, нас барж дахин амьдэрсэн шүү дээ. Тэгвэл шинэ гэрээний цаг үед амьдарч байгаа бид нар Есүсийн бидний төлөө урсгасан тэр ариун нандин цусыг дурсан санах хэрэгтэй, талархаж амьдрах хэрэгтэй. Найзуудаа магадгүй танаа цуглаан дээр тийм ээ том хүмүүс цуглардаг цуглаан дээр
ариун зоогийн яслал бас хийдэг байгаа тийм ээ. Тэгвэл итгэгч хүн болгон энэхүү ариун зоогийн яслал оролцдог байх юм. Тийм ээ. Баптизм хүртээд би үнэхээр Есүст итгэдэг гэдгээ маш олон итгэгч нарын өмнө гэрчлэн хэлээд баптизм хүрснийхаа дараа баптизм хүрсэн бүх итгэгч нар Есүсийн шар нартайгаа хүртэж байсан тэрхүү ариун зоогийн ёслолыг бид нар хийдэг байгаа. Тэгвэл Христэд итгэдэг хүн болгон ариун зоогийг хүртэх үедээ тийм ээ дарс ба талхыг гэдэг үедээ миний гмийн төлөө өөрийнхөө амийг зориулсан Есүс эзнээ дурсан сандаг байх юм. Есүс эзэндээ талархдаг байх юм. Бурхан эзний тэр хязгааргүй хайрыг дурсан санж талархан энэ баярыг тэмдэглэдэг байх юм. Тэгвэл найзуудаа бид нар ч гэсэн миний төлөө урсгасан Есүсийн ариун амьтан цус, миний төлөө өөрийгөө өргөсөн Есүсийн ариун амьтан бие, тийм ээ? Миний гмийн төлөө загалмай дээр цовдлогдож, нас барж дахин амьсан тэр эзнийг бид нар одоо ч гэсэн, маргааш ч гэсэн, ирээдүйд ч гэсэн үеийн үед дурсан санах хэрэгтэй. Яагаад гэвэл хэрвээ Есүс байгаагүй бол бид нар аврагдах ямар ч боломжгүй. Магадгүй Есүс тийм ээ ариун зоо хүртэж байх үедээ яана би үхэхээс айж байна. Би яахаараа та нарын төлөө үхэх ёстой юм бэ гэд зүхтаагаад явчихсан бол өнөөдөр энэ дэлхий дээр хинч аврагдах боломжгүй байх байсан. Харин Есүс эзэн өөрийнхөө үхэхийг мэдсээр байж ич Есүс өөрийнхөө шар дагалдагч нартайгаа хамт сүүлчийн зоогийг хийсэн шүү дээ. Тэгээд Есүс хэлж байснараа загалмай дээр цовдлогдсон нас барж дахин амьснараа биднийг Бурхны хүүхэд болох эрхийг өгсөн байна. Тэгвэл тэр эзэнтэй өдөр бүр талархаж тэр эзнийг өдөр бүр дурсан сандаг хүүхдүүд байцгаая. Бүгдээрээ хоёр хүүхэн гараа асраад нүдэнаар залбирцгаая. Хүүхэд биднийг аварсан. Бидний хайртай эзэн Есүс минь таньда баярлалаа. Та алгасал баяраар дамжуулаад ариун зоогийн ёслоор дамжуулаад бидэнд өөрийн үн цэнтэй амийг ойлгож өгсөнд баярлалаа. Та хэлж байснараа бидний бүх гэм нүглийг өөртөө авч өөрөө үүрээд модон загалмай дээр цовдлогдсон ариун амьтан цусаа урсган. Тэгээд нас барж дахин амьснараа бидэнд мөнх амийг өгсөнд баярлалаа. Үнэхээр Есүсгүйгээр хинч Бурхан Аавтай эвлэрч чадахгүй. Есүсгүйгээр хинч Бурханы хаанчлалд орж чадахгүй. Тийм учраас бид нар Есүсийн надад зориулсан тэр агуу хайрыг өдөр болгон дурсан сандаг хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш намайг аварсан Есүс эзэндээ талархаж амьдарцгаая. Дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.